my dear friends. Бичлэг үзэхээс ч өмнө нэг юм сануулгах гээд энэ бичлэгэн дээр ярьж байгаа хэлж байгаа үг болгон надаас гаднах төрөх байдлаараа өөр хүмүүсийг доош нь хий гэсэндээ бичээгүй, хэлээгүй. Би зүгээр л нэгэн цаг үед өөрөөсөө ичдэг байсан мэдрэхтний одоо би хайрлаж сурсан гэдгийг тайлбарлаж байгаа бичлэг байгаа. Битгий буруугаар ойлгоорой. Битгий ямар өөртөө борцсон юм бэ гэж бодоорой. Зүгээр л гаднах төрөх байдал чинь ямар ч байсан тэрийг хайрлаж сурья гэсэн үднээс бичсэн бичлэг байгаа шүү. За тэгээд бичлэгэнд орцгоё. Бичлэгээ үзье. Хай. Эргээд уулзаж байна. Өнөөдрийнхөө бичлэгээр юу гэж байгаа вэ гэхээр би одоо миний insecurity байсан зүйлс одоо миний flexing зүйл болсон, хувирсан талаар ярилцах гэж байна. Тэгээ би одоо энэ пад нэр бичсэн байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд 6 зүйл байна заяа. 6 зүйл. Тэгээд энэ 6 зүйлийг би яагаад энэ зүйлээсээ ичдэг байсан. Тэгээд яагаад одоо миний ингээд амар flexing зүйл болсон бэ гэдэг талаар ер нь л ярилцах гэж байна. За тэгээд хамгийн эхний ээлж нь болохоор миний чих байна. Би ерөнхийдөө бол дэлдэн харагдаж байна уу? Яг ингээд их зурдаас харах юм бол яг ингээд дэлдэн гэдэг нь харагдаж байгаа байх. За. Тэгээд би бага байхдаа болохоор 10 жилдээ байхдаа энэс амар хичдэг байсан хгүй. Тэгээ ер нь л үсээ ердөөсөө боодоггүй байсан. Бүр ердөөсөө ч боодоггүй. Яг боохоо хүрэх юм бол ингэж дээшээ бишээ ингэж хагалж ингэж байгаа. Тэг ингэ доороо бодог байсан хгүй. Тэг ингээд өсмөс ингэ унжуулаад техний хордор ингэж өсмөс гаргаад. Тэгээд яагаад дэлдэн гэдгээс хичдэг болсноо би ердөөсөө мэддэггүй заяа. Нэг л мэдсэн чинь зүгээр үсээ ердөөсөө боохоо болцсон чихээ гаргахаас айгу өчтөг болцсон байсан. Тэгээ яг тухайд одоо би 10 жилдээ 9 дугаар анги хүртлээр би багнуурч сурсан хгүй юу. Тэгээ багнуурч сурж байхад одоо тухайн үед нийлдэг байсан найзууд эсвэл ингээ ангийнхаа эсвэл сургуулийнхаа ч юм уу дэлднэр маань л нэг юм шогилсон юм шиг байгаа намайг. Тэгээд тэрнээс хойш ер нь бол ердөөс чихээ гарахаа болцсон. Тэгээд дэлдэн гэдгээс ичдэг болцсон байсан. Тэгсэн чинь яг хотод шилжиж ирээд тэгээ ер нь яг ингээд гайгүй том болоод эхэлчихэж байгаа шүү дээ. Нэг 11 дугаар анги мангаас хойш ер нь ингээд чихэндээ айгу дуртай болсон заяа. Тэгээ тухайд нийлжсэн найзууд маань тэгээ ингээ хүрээллийнхэн маань байгаа шүү дээ. Тэд нар маань ингээд миний чихийг амар гоё чихтэй, ямар хөөрхөн юм ингээ хөөрддөг болцсон. Тэгээд ингээд дэлдэн гэдгээр маань намайг амар тодорхойлдог болцсон байсан байхгүй юу. Тэгээ тухайд ингээд хамт байсан хүмүүс маань надад айгу тусалсан гэж би боддог. Яг тэр одоо өөрийнхөө ичдэг зүйлээ миний ингээд нэрийн удас болгоход тусалсан гэж би боддог. Одоо би чихэнд амар дуртай зүйл. Тэгээ яаж яхад сүүлийн үед TikTok ингээд Instagram энтер рилээр айгу их ингээд ийм филлер энтер хийлгэж, мөгөөрс энтер нэмж хийлгэж чихэд дэлдэн болгодог болчихж заяа. Tried Korea's latest beauty obsession ear fillers, and the results are shocking. If you've seen my TikTok about the ear tapes, you already know the look everyone is going for these days in Korea. After trying out the tapes and loving the result, I decided to get fillers to make my ears bigger. I went to Hugo Plastic Surgery, which is super popular among Korean celebrities and influencers. A lot of people come here specifically for ear fillers. The wait wasn't too long, and soon I was in the consultation room. Тэгээ тийм рил олж хараад TikTok энтер олж хараад ямар гоё ингээ хүмүүс дэлдэн болох гэж ингэж яаж байгаа юм. Тэгвэл надад тийм шаардлага байхгүй юм. Тэгвэл миний энэ чих хөөрх юм биш үү? Тэгэж бодож эхэлсэн. Тэгээ би одоо дэлдэндээ хайртай. За дараагийнх нь болохоор туранхай байна. Нэгдүгээр курс төгсөлөө амир туранхаагаас амир санаа зовдөг байсан. Гэхдээ хүмүүсийн хажууд санаа зовж байгаа юм шиг байдаггүй. Тэрнгээр өөрөө амар гоё байгаа юм шиг байдаг хэрнээ цаана бүр далттай тэрэндээ бүр ингээд амар хэцүү байдаг гэсэн тийм. Намайг ингээл явж ангууд би ингээл эмхтэй хүн л болсон хойно ингээл плаж ч юм уу эсвэл ингээл бэгэн хүн юу бөмсөж байгаа шүү дээ. Тэнгуут ингээл миний хөлийг хараад чи юм итдэм үү? Ямар амар туранхай юм бэ? Яана хоёр савх яваад байна шүү дээ. Энэ одоо махшуул нь хаана идэм бэ? Чи надаас өөх авах уу? Чи надаас мах авах уу? Ямар туранхай юм бэ? Нэр чи надаас авна гэвэл би чамд үнгүү гэж шүү. The fuck.
Who are you? Me авгаа минь авгаа. Тэр хүмүүс бол үнэхээр бүр даан байс fuck заяа. Тэгээд яг тэгэж хэлэхэд нь би яг тухайн үедээ яг тэр моментод болохоор ингээд бит хуц муц гэл ингээл хажуугаар нь зөрөнгөрч байгаа шүү дээ. Тэгчээ дараа нь амар имзгэлдэг байсан заяа. Яагаад хүмүүс нэг ингээд байгаа юм бол би тийм амар тунхай байгаа юм бах та. Би ингээд тархлах хэрэгтэй юм бах та. Яагаад хүмүүс нам ингэж тунхай тэг ингээд талент хараа заяа. Туранхай ямар сони юм бэ. Тэгээд TikTok үзэнгүүт хүмүүс яг над шиг биетэд амар гоё амар юм confident байж чадаад идэг заяа. Үнэхээр ингээд өөртөө сэтгэл хангалуун байж чадаад идэг заяа. Яг над шиг биетэй хүмүүс. Тэгэнгүүт би ингээд Монгол тийм юм уу? Эсвэл миний эргэн тойрон тийм юм уу? Ямар сони юм бэ? Ямар хэцүү юм бэ? Тэгж явах боддог байсан. Тэгээд яг 2 дугаар курсын дундуураас эхлээд 100-аас эхлээд уржнын 100-аас эхлээд юм уу? Найдлан 100-аас юм уу? Найдлан 24 оны хавраас эхлээд юм ер нь л. Яг тэр үеэс бүр TikTok амар хитвхтэй болоод ингээд нэг одоо хүмүүс ингээ юм хайхаар бол ютубер орол have to гэ хайдаг штеп. Тэнгүүт би өрдөөс ихэ болцсон юм хайх хэрэгтэй бол зүгээр ингээд TikTok руу ороод хайж мэдэг болсон. Тэр нь TikTok миний баг ингээд өдрийн хэрэглээний 80% болсон байсан байхгүй юу? Тэгэл яг TikTok дээр for you дээр ингээл амар олон нэг тийм skinny хүмүүс гарч ирэл. Тэд нар амар гоё бие авч явал өөртөө өрдөөс нэг тийм өөрсөө хичэд санаа зовж байгаа юм байхгүй юм шиг надад харагдаад. Тэгээ би яг энэ хүн шиг биетэй шүү дээ. Би яг энэ хүн шиг юм турхаа шүү дээ. Тэр би бас юм байж болох юм биш. Ягаад энэ хүмүүс ингэхгүй байхад би ингэж байгаа. Бүдүүн хүмүүс бүдүүнээс ичдэггүй байж би ягаад турхаагаас ичих хэвтэй. Яа. Тэгээд нэг тийм амар нэг шүн ингэж бүр яг ингэж бясалгаж хоноод тийм. Тэгэл надад ердөөсөө одоо чи ямар турхаа юм чи одоо ингэж ингэхүү тэхүү чи миний өөхнөөс авах уу махнаас авах уу чи юм иддэм үү. Тэр хүмүүс надад ердөөсөө л наалтгаа болцсон заяа. Үнэхээр наалтгаа болт. Зүгээр ингэж чихний менежер ингэж гэл ингээл өнгөрөөдөд үлдсэн заяа. Одоо би турхаад амар сэтгэл хангалуун байдаг. Яах юм? Хүмүүс над шиг болох гэж ингэж дэглэн барьж, жингээ хасаж ингэж бөө юм болж яхад би ягаад энэ биенээсээ ичээд би тархалах хэвтэй. Вай. За тэгээд яг хүмүүсийг нэг зөвтгөх юм нь би өндөр туранхай болохоор байх гэж би бодсон. Би 172 см байхгүй юм. Тэгээд өндөр тэгээд туранхай байнгут хүмүүст аяг хэцүү харагддаг байж магадгүй. Би одоо та нарт гээд бие харуулъя л та. За энэ яг нөгөө хүмүүсийн юм иддэм үү гэдэг бие байна заяа. Гар нэг иймэрхүү, бэлхүүс нэг иймэрхүү. Тэг гэл юмсөл явангууд хүмүүс юм иддэм үү гэдэг. Гэхдээ за дараагийнх нь болохоор энэ хамар байна. Жохон бахад нэг амар том амартай гэдэг үс юм аа. Тэгээ ээж мэж эмээгөө энэ төр болохоор нэг баншаа амартай гэж амар хөөрддөг байсан юм. Яагаад ч баншаа амар гэдгийг мэдэхгүй заяа. Баншаа амартай гэж айгүй хөөрддөг байсан. Тэгээ би гэрийнхэн намайг багаас тэг өсгсөн болохоор бүр хамрыг амар гоё гэж бодож байгаа шүү дээ. Стойрхон ста гоё май гэд. Тэгээд тэгэнгუут яг сургуульд ороод дунд сургуульд орж морол гэсэн ч амар том амартай болж молол тэгэл хүмүүс тэрнгээр амар бас шүүмжилж мөмбөлтэй тэрнгөөс амар хичдэг болол тэг эцэн ч гэсэн одоо тухайн үед чинь тэгээд мейкапаар аргалан гэж байхгүй дандаа маск зүгээ яваад нэг гэж байхгүй эцэн ч гэсэн тэгэл ялцвал гаргаж явах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээд тэгэнгუут яг том болоод би өөрийнхөө хамрыг ямар хөөрх юм бэ гэж харсан заяа. Одоо ингээд миний хүмүүс одоо манай найзууд эргэн тойрны хүмүүс энэ төр намайг ингээд ийм сайд профайлыг харчаад ямар хөөрхөн хамартай юм гэж дандаа хэлдэг заяа. Дандаа. Одоо яг урдаас харуул юм байна. Мод хажуунаас харуул амар хөөрх хэлбэртэй. Одоо ингээд нэг ийм байгаа ч тийм амар хөөрх шавх. Тийм харагдаж байна уу та нарт? Тийм шавх. Тэг хөөрхөн.
Тэгээ энэ нь айгүй хөөрхөн. Одоо би хамранд айгүй дуртай. Ер нь л хамраа ердөөсөө өөрчлөхгүй гэж би боддог. Жохон бахта хамраа өндөрлөн гэж боддог байсахгүй. За зүгээр би том болчихл юм бол энэ том гэдэг байгаа хамрыг багасгаа тэгээ би өндөрлж чинь зүгээр гэж боддог байсан. Одоо би ердөөсөө хамрандаа юу ч хөрөхгүй. Яагаад гэвэл миний хамар маш хөрхөн. Энэ яг миний аавын хамрахгүй. Тэгээд аавын хамар гэсэн чинь сайн надад нэг юм ороод ирчлээ. Би одоо хамарнаасаа ичгээ байлаагүй. Би хүүхдтэй болон матлаа хамарнаасаа ичдэг байлаа заяа. Тэгээ би хүүхдтэй болсон чинь миний хүүхэд яг миний хамрыг дөр очиж. Тэгээ би хүүхдээ хараад ямар хөөрхөн юм бэ? Бүх юм нь ямар хөөрхөн юм бэ гэд ээжэд л миний дургу хамар тэр хүүхэд дээр байнгут би тэр хүүхдийг муухай гэж харахгүй л ахгүй. Өстэй хөөхөө ээжийнхээ хамрыг дөр атсан миний хөөхөн ч ямар хөөх юм бэ? Миний хүү ч ямар хөөх юм бэ л гин шүү. Миний дургу зүйл миний хүүхэд дээр байхад би хүүхдэд хайрлана. Миний хүүхэд ч гэсэн намайг ямар хөөрх юм бэ гэж бодно. Тийм байхад хүмүүс яагаад тэгээд юм бол амар шүүмжилдэг. Чиний тэр чин жоохон тийм үү? Чиний ийм юм чин жоохон тийм үү? Яагаад? Why? Tell me why? Дараагийнх нь болохоор уруул байна. Уруулыг манд хэн ч шүүмжилдэг байгаагүй. Би өөрөө хүмүүс намайг ингээ миний зүйлүүдийг ингээ шүүмжилдэг болонгууд би өөрийгөө талент хараад нэрэл тийм байна гэж бодоод ингээд хамраа хараал ингээл чихээ хараал ингээл байж байхдаа өөрийнхөө уруулыг анзаарчихсан хгүй. Би өөрийнхөө уруулыг бүр маш жижигхэн гэж боддог гэсэн зэ. Уруул хүмүүс байдаг штэ. Би бүр яг өөрийгөө тэгж төсөөлдөг гэсэн зэ. Ямар жижигхэн уруултай юм бэ? Ямар сони юм бэ? Ийм уруулыг одоо хэн үнсхийг хүснэ? Жохон бахтаа штэ. 10 жилд байдаг байхдаа. Нөгөө нэг 8 дугаар ингэж байдаг байхдаа. Тэгэн гууд одоо миний уруул надад хангалттай. Яагаад тухайн үед би уруул амар жижигхэн гэж боддог гэсэн ердөөс ойлгохгүй байна. Яг хүмүүс намайг амар шүүмжилдэг болсон байнгут тэр шүүмжлэлтэй л өөрийгөө бүх юмыг муухай гэж боддог байсан юм шиг байгаа. Одоо болохоор миний уруул хөөрхөн, би урууланд хайртай. Дараагийнх нь болохоор заяа миний хөмсөг байна. Жохон бахад нэг хөмсөггүй гэж амар их шалдаг байсан байхгүй. Хөмсөггүй хөмсөгчөө хайцсан. Өстө нэрийн талнаа ичсэн ч юм уу те. Тэгэн гут би бас тэрэндээ ингэж ичдэг болж байгаа штэ. Яа ямар хэцүү юм бэ яг ингэ ярьсан чинь жоохон байгаа штэ тэр чинь нэг 6 7 8 дугаар ангийн хүүхдүүд бибинийгаа ингэж шоолонгууд нөгөө хүүхд нь тэрнээсээ ичдэг болоо цанаа зовдөг болчихно гэж боддоо. Ямар муухай юм бэ? Одоо бодсон чинь. Тэр мөн бацаанууд юугаа мэдэх юм бэ? Яа, одоо бодсоч бүр амар муухай санагдчихлаа нэг 10 мархантай хүүхд бибинийгаа шоолонгууд нөгөө хүүхд нь өөрөөсөө ичээд уйлж иш тэр одоо. Тэгэхээр яа ямар муухай юм бэ? Ер нь хүмүүс ямар муухай юм бэ? За тэгээ хөмсөг байна. Тэгээд одоо бол би хөмсгөндөө хайртай. Би яг одоо будсан л байна л да. Гэхдээ би хөмсгөндөө ийм юм хэрэгэлсэн заяа. Ийм юм. Castor oil. Нэг 2 сар л түрхсэн баг. Тэгээ одоо ердөөс түрхэхгүй байгаа. Гэхдээ 2 сар түрхсэн нь одоо маш том үр дүн зүйлсэн. Тэгээд миний өмнө нь хөмсөг юм байна. Тэгээ castor oil 2 сар хэрэглэсний дараа хөмсөг юм байна. Тэгээд ер нь бол айгүй хөөрхөн ургацсан. Нэг амар өтгөн болоогүй ч гэсэндээ байгаа өснүүд нь жоохон харлаа. Тэгээд ингээд өтгөрчтөн. Тэгэл хөмсөг бол ургадаг юм, батугуул арилдаг юм. Тэгэл цормоос ч гэсэн ургаж болно. Турхаа үнж таргалж болно, таргуун үнж турж болно. Ер нь тэгэл хүн яаж өөрийгөө өөрчилж болно. Хөмсөггүй гэж юу гэсэн үг хөмсөг ургана шүү дээ. Бүксгүй гэж юу гэсэн үг бүкс ч гэсэн ургаж болно шүү дээ. Мөөмгөө гэж юу гэсэн үг хүн эмхтэн хүүхэдтэй болох юм бол тэгтээ тэргүй мөөм томорно. Яагаад ингэж гаднах байдлаар нь хүмүүсийг дандаа шүүмжилдгийг өдөөсөж ойлгохгүй байна.
Тэр хүн чамайг одоо ингэ чи нэг хүнийг шүүмжлэлээ гэж бодоход чи тэр хүнээс юугаараа илүү юм? Чамд 3 чих байгаа мó? Чамд 3 мөн байгаа мó? Тийм болохоор чи тэр хүнийг шүүмжлээд байгаа мó? Үгүй л ахгүй. Чи зүгээр л тэр хүнээс арай илүү хөвгөлтэй эсвэл арай илүү том өмтөл байна үсттэй. Эсвэл арай илүү өндөр ч юм уу. Яагаад намхнаар нь хүртэл бүр ингээд амар сайн найзууд бол бинийгаа ингээд зүгээр ингээд жоок хийж болно шүү дээ. Амар сайн найзууд бол. Тэгснэ шал танихгүй үрснэ. Ямар намхан. Ямар өндөр ямар тэмээ шүү дээ. What the fuck are you talking about? За тэгээд хөмсгөн ингээд ер нь бол ингээд гаднах байдлаар маань бол ингээд шүүмжилдэг байсан. Одоо миний хамгийн дуртай зүйл болсон зүйлүүд маань энэ байна. Тэгээд хамгийн маш том асуудал жоохон бахта амар ичдэг байсан. Жоохон бахта амар зовж уйлдаг байсан. Тэр зүйл маань гэх юм бол single mom. I have a single mom. Жоохон ялангуяа жоохон эрэгтэй хүүхдүүд айгүй их тэгж шогддог байсан. Одоо чаавгүй штэ ч юм уу те. Нэг тийм мэдхгүй нэг тэгж шогддог байсан юм аа. Нэг яагаад гэдэг үс нь мэдэхгүй зүгээр тухайн хүүхдийн л одоо хүмүүжил сэтгэхгүй л байсан баг л та. Тэгээд тэрнээс л ч аягүй хөөлдөг байсан, аягүй их зовдөг байсан. Одоо л би ээжтэйгээ амьдардаг, аваасаа хол байдаг гэдэгт ердөөсөө ичт санаа зовдөггүй зөө. Миний ээжэд тэр шийдвэр нь л илүү байсан байна. Тустай байх нь миний ээжэд тайван өөрийгөө хайрлах боломжтой сайхан байсан зөв шийдвэр гэж бодогдсон нь тэр байна. Миний ээж зөв гэж бодсноо л хэлсэн. Одоо тэр хүний шийдвэр надад ч одоо нэг амар зовж гутраад байх юм алга. Харин ч хоёрын дайтай ээжтэй байна гэдэг сайхан шүү. Нээж амар бахархдаг, ээжтэй амар хайртай. Хэрвээ одоогийн нөхцөл байдал намайг ямар нэгэн хүн тгийж эхлэх юм бол би бүр өөдөөс нь бараг жинхнээс салавч өгнө. Тэр чинь муухай байхгүй юу? Хүний амьдралд юу ч тохиолддог лээ тийм үстэй. Тэгж яхад яг нэг тийм хэвэнд цутгацсан юм шиг байлгах гад тэр ертөсөн надаа одоо хэрвээ надад ямар нэгэн хүн тэгж хэлэх юм бол надад таалагдахгүй зүйл. Одоо би ээжтэйгээ хойлох амьдрал байлангаа захгүй ээжтэйгээ хойлох амьдрдаг надаас хүнээс дутаад байхаар зүйл алга заяа. Би байртай, би орон гэртэй амьдрах, идэх хоолтой, өглөөс ирээд үнсүүлэх ээжтэй. Тэгээд одоо юм мэд хөрөнгө гэх юм бол би уцтай, би өрөөтэй, өөрийгөө хүснээр тохижуулж болно. Би сургуульд явдаг. Би дээд боловсрол эзэмшээд явж юм. Би өдөртөө хоолны мөнгөтэй, надад ээж маань хангалттай хоолны мөнгө, юм хумны мөнгө ингээд өгчих чадвартай. Яасан тий сайхан л шүү дээ. Нэг амир хүнээс дутаад хайр халамжаар дутаад байгаа ч юм алга. Тэгэхээр энэ бол ердөөсөж ичгэр зүйл биш байх нэ. Миний хувьд. Ер нь бусдын хувьд ч гэсэн ичгэр зүйл биш. Одоо яг намайг хэрвээ 10 жилийн хүүхдүүд жоохон охтууд үзэж байвал хэрвээ миний энэ бичлэгийг үзчихвэл батганаасаа ердөөсөөж битгийж. Чамайг одоо бидний жоохон махад л тэгж ярьдаг байсан хгүй нэг юм самартай шоколадтай зарим гэж ярьдаг байсан баха. Хэрвээ чамайг ямар нэгэн хүүхэд тэгж дутах юм бол чи битгий юм. Имзэглэтэй юм аа. Айгу хэцүү муухай байдаг юм аа. Гэтэл битгий тав. Тэр хүн чамаас дор сэтгэхгүй те. Тэр хүн чамаас левел бага болохоор чамайг тэгж доромжилж байгаа. Хүнийг тэгж доромжилж байгаа. Чи өөр ямар нэгэн хүүхдийг доромжлохгүй штэ.
Тэр хүүхэд чамайг доромжилж ивэл тэр хүүхэд чамаас тэнэг чамаас доод түвшний хүн байна л гэсэн үг битгий тоо. Хөмсггүй гэж ивэл зүгээр чуудахгүй нүрээ бодоо сурчин, хөмсгтэй болоо сурчин. Эсвэл хөмсгөө ургуулж болно. Яасан ч чамайг хүн юу гэж ч хэлсэн бай. Чийл дотроо тийм биш байхад болно. Хүн чамайг яаж ч доромжилж, яаж ч үгээр хийж исэн чи дотроо би хизээч хүнд ийм үг хэлж болохгүй шүү. Би ийм хүн биш шүү гэд өөрийгөө ингэж би гэдэг юмнасаа гарахгүй байхад л болно. Би сайн хүүхэд, би хичээж байгаа, би зүгээр болно. Зүгээр. Энэ хүүхдэл тэнэг байна, энэ хүүхдэл мангар байна. Зүгээр л хайчий. Юмыг зүгээр хайж сур. Хэм зүгээр болно, арьс сайхан болно. Хөмсөг ургана, чи турна, чи тархална. Чи өндөр болж болно. Тэгээ санаа зовл гэж хэлмээр байна. Байсаа тэгээ өсвөр үед батг гарна. Тэгээд л сайн одоо эмчийн зөвлөгөөтэй бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд эмчийн зөвлөгөөтэй хоолундаа зохицуулаад явчих юм бол батгуулд ороод алга болох байх. Миний батг бол айгүй удажж алга болж исэн. 8 дугаар ангидаа яг тухаар батг гарч эхлээд тухны батг нь 10 дугаар ангидаа зүгээр болсон чи 11 дугаар ангиас эхлээд яг энэ шанаагаар ингэж юм гардаг болоод тэгээ одоо хүртэл гардаг. Тэгээд нэг сарын өмнөөс л одоо яриа гайг болчих шиг байна. Нөгөө нэг юм гарах нь. Тэгээд батг хүнийг царай муутай болгодгүй. Зүгээр. За тэгэл нэг тиймэрхүү л юм да. Одоо ингээд хүн ер нь бол өөрийгөө л амар сайн хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө эд эрхтнүүдийг, өөрийнхөө биеийг сайн хайрлах хэрэгтэй. Эд эрхтэн би чинь чамаа ингээд сонсч идэг. Тэг ингээл тэрийг ингээл муулаад бист энэ өстө муухай энийг өстө нэр үзээд чинь мад чинь гэх юм бол чамайг сонсоол улам чамд гомдоол яваад байна. Тэгэхээр өөрийгөө сайн хайрлах хэрэгтэй. Би ямар хөөрх юм бэ? Би ямар гоё юм бэ? Би гоё штэ. Миний аав ээж хоёр хөөрхөн л штэ. Надад хөөрхөн л харагдчих штэ. Би ч гэсэн хөөрхөн штэ. Намайг хайрлах хүмүүс байгаа. Би зүгээр би хөөрхөн, би гоё. Би өөртөө итгэлтэй. Өссөн хуцаа хүмүүсийг өснээр нүрэн будаад гадуур гарч чадах хэрэгтэй. Тэглээгээ бие тож болохгүй л дээ. Тэгэл нэг тиймэрхүү л юм да. За баяртай. Баярлаа. Миний бичлэг үзсэнд баярлаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Бай бай.